Амрын гэрийн үзэгчтэй Батлан хамгаалах бодлого зориулт зэвсэгчний үйл ажиллагааг сурталчилан таниулах зорилготой эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Нэвтрүүлгийн эхэнд салбарт өрнөсөн мэдээллийг хүлээн авна. Монгол улсын зэвсэгччин бүгд найрамдах Хятадд улсын ардын чөлөөлөх армийн хуурай замын зэргийн хамтарсан талын түнш 2024 хээрийн сургууль амжилттай явагдаж өндөрлөлөө. Сургуулийн төгсгөлд нэгдсэн буудлага хаалтын эслийн ажиллагааг зохион байгууллаа. Уг ёслолд улсын их хурл засгийн газар, хоёр талын Батлан хамгаалах салбарт зэвсэгчний удирдлагууд оролцлоо. Ёслолын ажиллагаа талын түнш 2024 хээрийн сургуулийн Монголын талын удирдагч Хурандаа буян дэлгэр бүгд найрамдах Хятадд улсын талын удирдагч Хошууч генерал Ван Зи Чан нарын илтгэлээр эхэлж хоёр талын хүнд зочид энэхүү сургуулийн онцлог ашиг бүгдэд үр дүнгийн талаар үгэллээ. Уг сургууль нь хоёр орны харилцааг хөгжүүлж, зэргийн итгэлцлийг нэмэгдүүлэн, зэрэг техникийн хамтын ажиллагааг шин шатанд гаргах, бодит хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол улсын гадаад бодлогын мөн чанар түүний илэрхийллийг бүс нутаг олон улсын тавцанд баталгаж, Монгол Хятадын найрамдал харилцааг үзгэрүүлсэн бодит талхан болж түүхийн бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Бүгд найрамдах Хятадд улсын Хятадын ардын чөлөөлөх армийн цэргийнхэнтэй олон жилийн дипломат харилцаатай олон чиглэлээр бид бас хамтарч ажилладаг. Энэ удаагийн сургуулийг бид Монгол улсынхаа нутаг дэвсгэрт терроризмтэй тэмцэх сэдвээр зохион байгуулж явууллаа. Сургалт маш амжилттай болж тавигдсан үүргээ бүрэн биелүүллээ. Энэ сургуулийн зохион байгуулах үйл ажиллагаанд Хятадын ардын чөлөөлөх арми түүн дотроо хуурай замын зэргийн командлал онцгой ач холбогдол өгж оролцлоо. Энэ жилийн сургуулийн онцлог өмнө хамтарсан сургуульд оролцож байсан хүч хэрэгслийн далай цаар үнэлэгдэж болохоор байна. Тухайлбал энэ сургуульд хоёр талаас дуудлагын батлаа хүртэл хүчээр хамтран хэрэг сургуулаа явуулж байна. Энэ бол байгаль цагуурын эрсдэс байдал тохирсон нөхцөл сургалтыг явуулахад бол хоёр талын бие өрөлтгөөнөөс бас нэлээдгүй ур чадварыг шаардж байна. За удирдлагын дэвшний төлөвлөлтийн харилцаа ажиллагаа, салбаруудын харилцаа ажиллагааг бид бас тодорхой хугацаанд төлөвлөгөөний дагуу амжилттай явуулж үзэж байна. Хаалтын ажиллагааны төгсгөлд хээрийн сургуульд амжилттай оролцсон хоёр орны зэргийн албаа агштад Монгол улсын Батлан хамгаалах зэвсэгчний жанжин штабын болон бүгд найрамдах Хятадд улсын Батлан хамгаалах яамны шагналыг гардуулж дурсгалын зураг татууллаа. Мөн зэргийн дууwijгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний урлагийн тоглолтыг хээрийн байрлалд үзүүлж Монгол зэргийн өн эрдний дайчин уламжлалд өнөө цагийн энхийг сахиулах үйлсийг урлагаар дамжуулан сургуульд оролцогч дайчин нөхөддөө сурталчиллаа. Энэ үеэр бүгд найрамдах Хятадд улсын ардын чөлөөлөх армийн зэргийн албаагчдын зүгээс үндэсний соёл урлаг, цэргийн жавхааг илэрхийлсэн тоглолтуудаар бэлэг барьсан юм а. Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 52 жилийн энэ онд тохиож байна. Өнгөрөх хагас 100 жилийн хугацаанд хоёр орны засгийн газар тэр дундаа Батлан хамгаалах салбар хоорондох хамтын ажиллагаа улам бүр өргөцсөр ирсэн юм а. 2012 оноос хоёр улсын цэргийн төв эмнэлгүүд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дадлага туршлага хуваалцах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Үүний үргэлжлэл болж энэ удаад хоёр орны цэргийн төв эмнэлгүүдийн хамтарсан сургалт дадлага олныг хамарсан газар хөдлөлтийн гамшиг ослын үед эмнэлгийн яралтай тусламжийн чадварыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Энэ сургуульд Япон улсаас 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн хамгаалах хүчний эмнэлгийн удирдлага, мэргэжлийн бүрэлдэхүүн ирж ирж оролцож байна. За Япон улс бол газар хөдлөлт гамшигтай холбоотой эрсдлийнхаа давтамжаар маш өндөр, туршлагач маш өндөртэй. Дэлхийн олон улс орнуудад энэ сургалт даалгыг зохион байгуулдаг юм онцлогтой. Монгол улсын хувьд хоёр улсын зэвсэгччин хооронд дипломат харилцааны тусгай түншлэлийн том хөтөлбөрийн хүрээнд харилцаа холбоогоо нэлээд бэхжүүлж явж байна. Энэ цэргийн эмнэлэг хоорондын харилцаа бол ирээдүйтэй. Ялангуяа Монгол улсын цэргийн төв эмнэлгийн эмч эмнэлгийн мэргэжилтэн, баг дунд мэргэжилтнүүдийн ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, мэргэжүүлэх тал дээр ялангуяа энэ гамшиг ослын үед, тэр сумаа газар хөдлөлтийн үед цэргийн эмч мэргэжлийн бүрэлдэхүүн юу хийх вэ? Ямар арга хэмжээг авах вэ? Хичнээн үе шатанд
одоо хамтарч ажиллах вэ гэдэг тал дээр яаралтай тусламжийг үзүүлэх талаар одоо мэрэгжлийн төвшингийн одоо сургалт болно. За энэ арга хэмжээнд Японы батлан хамгаалахын одоо яам, Монгол улс зугаа элчин сайдын яам, элчин сайд Игавахара Асару одоо онцгой ач холбогдол өгч байгаа. Тийм учраас энэ бол бидний мэрэгжлийн цэргийн бий бүртгэгчнээ чадахжуулах эмнэлгийн баг мэрэгчлэнүүдэд мэрэгшүүлэхэд онцгой ач холбогдолтой юм сургалт болно. 当然ながら、防衛交流のこの Япон-Монголын харилцаа нь 1990-ад оноос хойш эрчимтэй хөгжиж байна. 2022 онд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэх Япон улсад айлчлал хийх үеэр ерөнхий сайд Кишидата дээд хэмжээний уулзалт хийж хоёр орны харилцааг инх тайван хөгжил цэцгэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл болгон шат ахиулахаар санал нэгдсэн юм а. Энэхүү харилцаагаа улам бэхжүүлэн хөгжүүлэх үүднээс Батлан хамгаалахын сайд Сайханбаяр энэ оны 2 дугаар сард Япон улсад албан ёсны айлчлал хийж Батлан хамгаалахын сайд Кихарагийн хамт Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах болон солилцооны тухай шинжилсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ удаагийн сургалт дадлага бол Япон-Монгол улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны нэгэн илрэл юм а. この訓練を通じて、モンゴルの大量傷病者の Энэхүү дадлага сургалт нь Монгол улсад газар хөдлөлт болон олныг хамарсан гамшиг осол тохиолдох үед цэргийн төв эмнэлгийн бэлэн байдал, төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллага хоорондын харилцан ажиллагааг хангах, цаашлаад хоёр улсын алба хаагчид харилцан туршлага солилцох ач холбогдолтой юм а. Сургалт дадлагад цэргийн төв эмнэлгийн ажилтан алба хаагчид, зэвсэг түвшний анги байгууллагын эмч нар, онцгой байдал шүүхэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн эмч нар хамрагдсан юм а. сургалтын агуулгын хувьд бол бид нар энэ бодит цагийн байдлаас өөр хийсвэр цагийн байдал дээр газар хөдлөлтийн зохион байгуулж байгаа кейс хийж явж байгаа. Тэгээд энэ дээр бид нар 60 гаруй өвчтөн хүлээж авахар ингээд зохион байгуулалт хийж байгаа. Цэргийн төвөмлөг энэ гамшигын үеийн байдал шилжиж улаан ногоон шар бүсүүдийг одоо зохион байгуулж үүсгэж энэ дээр бол томилгот бүрэлдэхүүнүүд нь томилогдож тэгээд энэ томилгот бүрэлдэхүүнүүдийг ганц удирдах байгаа одоо удирдлагын бүрэлдэхүүнүүдийн хурлаар одоо эхэлж тэгээд дадлагаар дуусгаж байгаагаар юм онцлогтой цэргийн төвөмлөг түүхэнд анх удаа гамшиг ослын үед эмнэлгийн яаралтай тусламжийг чадахжуулж бэхжүүлэхийн сургалтыг зохион байгуулж байгаагаар бол одоо маш онцлогтой давуу талтай байна. 訓練モンゴルと日本の訓練は Япон улсын тухайд гамшигын үед хэрхэн арга хэмжээ авах вэ? Иргэдэд ямар тусламж үзүүлэх талаар туршлагатай. Сүүлийн жилүүдэд манай улсад хэд хэдэн томоохон газар хөдлөлт гамшиг тохиолдоход бид нар өөрийн биеэр мэдэрсэн. Тэр үед цэргийн эмнэлэг онцгой байр суурьтай оролцсон учраас Монгол Японы цэргийн төв эмнэлгүүд хамтран энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Энэ маш өндөр ач холбогдолтой сургалт дадлага юм. Өнөөдрийн үйл ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж, амжилттай болсонд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. 訓練ができる能力を Монгол-Япон хоёр орны Батлан хамгаалахын сайд нар 2012 онд Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар эрүүл мэндийн салбар дахь Батлан хамгаалахын хамтын ажиллагаа нь хөгжиж эхэлсэн юм. Тус хамтын ажиллагаа эхлэх үед цэргийн төв эмнэлэг нь шинэ цогцлбарын барилгын ажлыг төлөвлөж байсан бөгөөд Японы өөрийгөө хамгаалах хүчний төв эмнэлгээс тус эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчийн ажиллах журам зэргийг жишг болгох үүднээс дадлага сургалт болон семинарыг зохион байгуулж байжээ. Энэ мэтчлэн анх энэхүү чадварыг дээшлүүлэх хөтөлбөр нь цэргийн төв эмнэлгийн бүтэц үйл ажиллагааг сайжруулах зорилготой байсан бол өнөөдөр хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагаа болон өргөжин хөгжиж байна. Монгол улсын зэвсэгтүүчин Япон улсын өөрийгөө хамгаалах хүчний цэргийн инженерүүдийн хамтарсан зам 2024 сургалт дадлагын нээлт Булган аймгийн Гялган тосгон зэвсэгтүүчний 234-р ангийн байрлалд зохион байгуулагдлаа. Нээлтийн ёслолд Монгол улсын талаас зэвсэгтүүчний 3 замын цэргийн командлагч бригадын генерал Зогтжиргал, зэвсэгтүүчний жанжин штабын энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны эхэлсийн дарга урандаа Мегамрожов тэргүүтээ сургалт дадлагад оролцох 50 орчим цэргийн албаагч, Япон улсын талаас Япон улсын элчин сайдын яамны дэд тэргүүн Кикума Шигеру, Батлан хамгаалахын ажишээ дэд хурандаа Эрики Ёхэ болон сургуульд оролцох 8 цэргийн албаагч зэвсэгтүүчний 234-р ангийн удирдлагууд оролцлоо. Хоёр улсын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны ололт амжилтыг баттгаж
харилцаа ажиллагааг улам гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хоёр талд нэг таамаглан ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өмнөх жилүүдийн зам сургалт дадлагад оролцсон Монгол улсын зэвсэгтөрчний инженерийн мэргэжлийн офицер ахлагч нар асфальтын хүчилтаа авто зам, ус зайлуулах хоолойн зураг төслийг боловсруулах, замын хэвтэй болон дагуу үндэсгийн хэмжилт хийх, ажлын зураг боловсруулах, зургийн дагуу зам барилгын ажлыг гүйцэтгэх ур чадвар эзэмшиж, энэ хугацаанд цэргийн инженерийн салбар бие дааж авто зам барих чадамжтай болсон. Энэ жилийн тухайд тус сургууль нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өмнөх жилүүдийнхээ сургалтаа баттгах, сургалтын агуулгыг нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлог байна. Мөн Япон улсын засгийн газар Монгол улсын зэвсэгтүүчин нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд инженерийн род оролцуулах зорилтыг дэмжих зорилгоор энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай талаас зам сургалтад 500 гаруй инженер техникийн офицер ахлагч нар оролцож мэргэжлийн ур чадвар дадлаг туршлагаа нэмэгдүүлсэн байна. Зам 2024 сургалт дадлаг 3-7 хоногийн турш үргэлжилнэ. Балаан хамгаалахын сайд Сайханбаяр, боловсрол шинжилгээ ухааны сайд Инх хамгаалнаар оюутан цэрэг сургалтад хамрагдаж байгаа оюутнуудтай уулзлаа. Энэ онд 10,000 гаруй оюутан бүртгүүлснээс 47 их дээд сургуулийн 1,000 гаруй залуус оюутан цэрэг сургалтад хамрагджээ. За оюутнуудын итгэх оролцоо өндөр байна. Сургуулиудын нөхцөл сургалтын материалыг бас бол хэвэн байна. За оюутнуудын өөрсдийн ирмэлзэл бол бас өшөөл нэмэх ийм л одоо хүсэлт байх шиг байна. Мэдээж хэрэг одоо чинь өөрийн журамтай сонгож ялгаруулалтаар шилдэг оюутнууд үндсэндээ энэ сургалтанд хамрагдаж байгаа. Нэг жилд 30 орчим мянган оюутнууд ихтэй сургууль 1-р курст эсэж орж байгаа. 1-р курсын эдгээр оюутнуудаас 1500 орчим оюутнуудыг л би сургалтанд авч хэрэгжүүлж байна. За ер нь хуулийн хүрээнд бол амжилттай сайн хэрэгжиж байгаа төсөл. За оюутан болон эцэг эхчүүд нийгмийн нэлээд одоо захиалгатай, нэлээд одоо дэмжлэгтэй ийм одоо олон түмэнд таалагдж байгаа ийм хууль эрх зүйн бодлогын асуудал юм байна. За тэгэхээр энэ оюутан цэрэг гэдэг энэ үйл ажиллагаа энэ хөтөлбөр юугаараа одоо залуучуудад энэ төрсэн оюутан залуучууд боломж олгож байгаа юм бэ? Нэгдүгээр цэргийн нэг жилийн албыг дүүцүүлчихэж байгаа. Тийм ээ, үндсэндээ бол одоо 2 сарын ондын 2 сарын бээрийн дадлаг гараад бүтэн 12 сар буюу 1 жил одоо цэргийн албанд одоо хаахын хугацааг 4 сараар одоо дүүцүүлж байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. За хоёрдугаарт нь бол төрийн албанд ороход гол үзүүлэлтүүд болдог. Тийм ээ, одоо энэ цэргийн алба хаасан байх хэрэгтэй гэж гол үзүүлэлт шүү дээ. Тийм учраас бол энэ гол үзүүлэлт болдог. За гуравдугаарт нь бол үндсэндээ энэ оюутан цэргийн гэдэг энэ хөтөлбөрт дан ганцын цэрэг өхөрнж гэдэг одоо үзэл одоо хичээл орж байгаа асуудал биш, тийм ээ. Энэ хувь хүний одоо хамгийн гол нь хувь хүний энэ төлөвшил, хариуцлага, одоо зөөлөн ур чадвар гэдэг энэ хичээлүүд одоо орж байгаагаар энэ залуучуудад хамгийн их дутагдж байгаа. Тэрсэн өнөөдөр ажил олгогч нарын хамгийн хүсдэг одоо оюутнууд төгсж ирээд ажлын байран дээр одоо шаардлагадаг зөөлөн ур чадрууд буюу одоо хариуцлагатай байх, тийм ээ. Ажилдаа эзэн байх, за хамт олонтойгоо одоо нэг хамт олон болж ажиллах багийн сэтгэлгээнүүд гэдэг юм уу. Зөөлөн ур чадруудыг бас олж авч чадж байгаараа их онцлогтой юм хөтөлбөр юм байна. Оюутан цэрэгт хамрагдсанаар залуус төрийн албанд ажиллах боломж бүрдэж, бие сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал чадвар эзэмших, зөв хандлах төлөвшөлтэй болохын зэрэгцээ цэрэг эх оронч үзэл төлөвшөж байгаагаа хэлж байна. Оюутан цэрэг хөтөлбөр гэдэг бол одоо өнөөгийн Монголын нийгэмд бол маш одоо яг тохирсон тийм сургалт гэж боддог. Яагаад гэвэл одоо оюутан залуус маань одоо цэрэгт явахгүй, за бас эцэг эхчүүд нь бас одоо хүүхдүүдээ цэрэгт явуулах маш хүсэл бас маш багтай байдаг. Тэгээд ямар нэг жил алдуулах ч юм уу, ямар цаг хугацаанаас болоод ч юм уу ингээд цэрэгт явуулах маш хүсэлтэй байдаг. Тэгээ харин ингээд ихтэй боловсрол эзэмших явцдаа оюутан цэрэгт хөтөлбөрт ингээд суралцаад цэргийн 1-р бэлтгэл үүрэгтэн болоод ингээд одоо цэргийн мэргэжлийг эзэмшээд төгсч ингээд чадж байгаад ингээд энэ хөтөлбөр бол үнэхээр бас оюутан залуучууд болоо одоо Монголын нийгэм таарсан хөтөлбөр гэж бодож байна. Бид нэр ингээд цаг хугацаа алдахгүй ингээд оюутан цэрэгт явснараа суралгаа хойш нь тавихгүй юм болохоор маш их давуу талтай. Тэгээ дээрэс нь цэрэгт явсан хүн мэдээч ямар болдог вүлээ те. Ёс зүйтэй, авхаал самбаатай тийм болохоор ингээд маш гоё давуу талтай. 2014 оноос хойш зохион байгуулагдаж байгаа оюутан цэрэг сургалтад нийтдээ 8,000 гаруй оюутан суралцагчдыг хамруулан цэргийн мэргэжил олгож 1-р цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэжээ.
Цэргийн албаагчдын мэрэгжлийн ур чадвар тэсвэр хатуужил, хурд хүч ахвал самбааг сордог, зэвсэг түвшний олимп буюу марш тактик тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээн зэвсэг түвшний сургалтын нэгдсэн төвд 5 дугаар сарын 15-наас 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, шилдэгүүдэд тодруулсан юм а. Тэмцээнд зэвсэг түвшний 40 гаруй нийтгэл анги байгууллагын 2000 гаруй тамирчид ур чадвар, хурд хүч ахвал самбаа тэсвэр хатуучлаас хорин өрсөлдлөө. Энэ жилийн тэмцээнд барилга инженерийн цэргийн удирдаг газраас цэргийн мэрэгжлийн авраг, зэвсэг түвшний 232 дугаар ангиас эмэгтэй тасаг, 342 дугаар ангиас хугацаа цэргийн албаагчдын салаа анх удаа оролцсон нь онцлог байлаа. Зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газар энэхүү тэмцээнийг нээлттэй ажиллагааг бол бас өвөрмөц аргаар, шинэлэг аргаар хийх гэж оролцсон. За энэ маань бол бас амжилттай болж одоо Монгол улстай анх удаага ингээд 6 м өндөр бамбарт гал асааж, бамбар маань бол цаашаага бусад төрийн цэргийн байгууллагууд руу түүчилэн асах энэ сайхан бэлэгдэлтээр ингээд тэмцээн уралдаан маань бол залуусын эрч хүч, ахвал самбаа, хүч чадал, төсвөр төвчээрийг шалган амжилттай өгдөж дууслаа. Тэгээд зохион байгуулсан багийн хувьд маш их баяртай байна. Өнөөдөр хин нэгэн дархлагдсан одоо жишээлбэл тийм баг гэж өнөөдөр алга байна. Хин хөдөлмөрч чадсан, хин одоо сургалт бэлтгэлээ хангаж чадсан өнөөдөр авраг болдог ийм одоо дүр зураг харагдаж байна. Тусгай хүчний ангиуд бол арга байхгүй одоо жилийн 4 өдрөд сургалт одоо өндөр байдаг учраас саяын одоо эрэгтэйчүүдийн мааснд тэргүүлсэн ч гэсэн за эмэгтэйчүүдийн одоо маасд бол одоо агаарын цэргийн хамгааллаас за ерөнхий цэргийн ангиудаас за сургуулийн одоо охтууд гэдэг ингээд ярихад бол одоо хин өнөөдөр хөдөлмөрч чадж байгаа нь л одоо өнөөдөр амжилт гаргадаг болсон нь бол магадгүй цэргийн албан хаагчтай нь өөрсдийнх нь ур чадвар үнэхээр өндөр жиг төгсөж байгааг шинж багш нь харж байгаа. Тэмцээний ерөнхий шүүгчээр зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын дарга бригадын генерал Болор, нарийн бичгийн даргаар зэвсэг түвшний жанжин штабын сургалт бэлтгэлийн газрын биеийн тамир спортын тасгийн дарга дэд хорондоо мөнх түвшигнаар ажиллалаа. Би одоо зэвсэг түвшний марш тактикийн тэмцээнд 2017 оноос хойш оролцож байгаа. Тэгээд өмнө нь ахлагч байж байгаа замдаа тасагт явж байсан. Энэ жил бол нөгөө тасаг авч явсан учраас бас амар үүрэг хариуцлага ихтэй байлаа. Тэгээд анхны ингээд сонсогч нартаа баг бүрдүүлж орж байгаа болохоор энэ жил бас нэлээдгүй амжилтыг бас бүлээж хүсэж нэлээд сайн бэлдсэн, нэлээд удаан хугацааны бэлтгэл хийж иж энэ амжилтанд хүрлээ. Энэ жилийн тэмцээний онцлог шинж чанарнд маш их байлаа. Өөрөө тасгийн захирагчаар явж байгаа. Дээрээс нь ингээд хүүхдүүдээ баг бүрдүүлээд орж байгаа. Бид бүхний амжилт. Тэгээд бүх хүмүүс л бэлтгэл хийж оролцож байгаа. Гагцгүй бид нар нөгөө эв нэгдэлтэй тэгээд нэг санаатай байснаар энэ амжилтанд хүрч чадлаа гэж би дүгнэж байгаа. Марш тэмцээнд 4 жилдээ оролцож байна. За өмнө урсан жилийн марш тэмцээнд мөн аль зэрэгсэлтэй ахалж ирээд бас армийн аргаас мөнгөн медаль Монгол зэрэгчийн марш хөрөлд хүртэжсэн. Энэ жил даага нэг гэж бас мөнгөн медаль хүртлээ. Сэтэл өндөр байна. За энэ жилийн марш тэмцээн ерөн өрсөлдөөнтөө зэрэгслаанууд их чанга бибитэйгээр нь сайхан өрсөлдсөн том тэмцээн болж өндөрлөө. Манай ингээ маш хос алттай, хоёр алттай. Тэгээд энэ жил аварга хамгаална гэдээ орж ирсэн. Тэгээд хамгаалж чадлаа. Бас нийлэн хөдөлмөрсөн бид нэр 12 сараас хойш бэлдсэн тэмцээнд. Машин зам бол эр хүний тулаад үзэх зам шүү. Зэвсэг түвшний марш тусгай бэлтгэлийн цогцлбор тэмцээн нь бие бүрэлдэхүүний нэгдмэл ажиллагаа, албаагчдын бие байлдар, сэтгэл зүйн бэлтгэл, цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг юм а. Албаагчид сургуулийн жилийн туршид цэргийн сургалт бэлтгэл хэрхэн явагдаж байгааг үнэлэх бодит шалгуур шударга өрсөлдөөн байдгаараа өндөр ач холбогдолтой юм а. Бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн түүхт 45 жилийн ойдоо зориулсан эрдэм шинжилгээний хурлыг үндэсний Бадлан хамгаалахын их сургуулийн Сүбэд олон улсын хурлын танхимд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Бадлан хамгаалах салбар зэвсэг түвшний удирдах бүрэлдэхүүн, Бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үе үеийн удирдлага, ажилтан албаагчид, эрдэмтэн судлаачид оролцлоо. Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг хүрээлэнгийн захирал доктор Дэд профессор Хурандаа Содонцог, Бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судалгаа, хөгжүүлэлтийн ажлын ололт амжилт сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм.
Мөн хурлаар шинжлэх ухаан технологи, инновацийн салбарын эргэцсэн орчны шинжилэл, бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм судлалын цаашдын чиг хандлага, аюулгүй байдал судлалыг хөгжүүлэхэд хүрээлэнгийн оруулсан хувь нэмэр, Монгол цэргийн түүх судал өнөө ба ирээдүй, цэргийн урлаг судлалыг хөгжүүлэхэд хүрээлэнгийн оруулсан судалгаа шинжилгээний ажлын үр дүн, энхийг дэмжих ажиллагааны судалгааг хөгжүүлэхэд Монгол улсын оролцоо зэрэг сэдвүүдээр хавсралт дэлгдүүд хэлэлцэгдсэн юм. 1979 оны 5 сарын 29-ний өдөр тус хүрээлэн Монгол Улсын засгийн газрын тогтоолоор байгуулагдсан ийм төвөгтэй. Бид энэ хүрээнд ер нь 5 жил тутамд бид эрдэм шинжилгээний хурал хийж өнгөрсөн 5 жил дараагийн 5 жилийнхээ ажлыг дүгэн цэгнэх ярих зорилгоор энэ хурлуудыг хийж ирсэн байдаг. Тэгэхээр эрдэм шинжилгээний хурлаар хэлцэж байгаа гол асуудлууд нь бол энэ аюулгүй байдал батлан хамгаалах асуудал, цэргийн технологи инновацийг хөгжүүлэх асуудал, бодлогын дүн шинжилгээ их асуудал, олон улсын эд дэмжих ажиллагааны туршил сургамжийг судлах асуудал мөн цэргийн урлаг, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх асуудал чиглэлээр одоо илтгэлүүд хэлцэгдэж байна. Энэ хурлаар хүрээлэн байгуулагдсан 45 жилийн хугацаанд нийгэм хүмүүнлэгийн шинжилгээ ухааны салбараар өөрөөр хэлбэл цэргийн шинжилгээ ухаан батлан хамгаалах судлалаар хоёрдугаарт нь зэвсгэл техникийг боловсронгуй болгох, хөгжүүлэх, сайжруулах талаар хэрхэн судалгаа явуулж ирсэн бэ гэдэг үр дүнг шүүн хэлэлцэж байна. Судалсан зүйлийн үнэлэл дүгнэхээс гадна цаашид юуг судлавал зохистой вэ гэдэг гаргалгаа гаргахад энэхүү эрдэм шинжилгээний хурлын нэг зорилго нь оршиж байгаа юм аа. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас бол улаан хамгаалахын хүрээлэнг бол яг өөрийн одоо судалгааны эрдэм шинжилгээ судалгааны үндсэн чиглэлийн хүрээнд судалгаа шинжилгээг тогтмол эрхлэх тэр санхүүжилтийн дэмжлэгийг бас олгож байгаа. За үүнээс гадна бол шинжилгээ ухааны технологийн хуулийн шинжилсэн найруулгаар улсын үндэсний аюулгүй байдал болоод улаан хамгаалахын асуудал дээр бол шинжилгээ ухааны салбарууд чиглэгдэх ёстой гэсэн агуулга үзэл баримтлалыг бол тусгаж өгснөөр их онцлог болсон. Эрдэм шинжилгээний байгууллага гэдэг талаасаа бол бүх талын одоо шинжилгээ ухааны салбарт өгж байгаа дэмжлэгийг бол энэ хүрээлэн авахын болцоотой байгуулга. Бадлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн цэргийн түүх, зэвсэг түвшний байгуулалт, цэргийн урлаг, цэрэг стратегийн болон бадлан хамгаалах аюулгүй байдал судлалаар судалгаа шинжилгээний ажил эрхэлж, үндэсний бадлан хамгаалах аюулгүй байдлыг хангах, цэргийн шинжилгээ ухааныг хөгжүүлэх бүтээл олныг туурвж, улс үндэстнийхээ оюун санааны хөгжил болон практик амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа. Мөн бадлан хамгаалах салбарт төдийгүй үндэсний шинжилгээ ухааныг хөгжүүлэхэд олон талт онол практикийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг амжилттай явуулахаас гадна аюулгүй байдал, бадлан хамгаалах салбарт олон зуун эрдэмтэн судлаачдыг бэлтгэн тэднийг чадваржуулахад бодит дэмжлэг үзүүлдэг эрдэм судлалын тэргүүлэх байгууллагын нэг юм аа. Олон улсын музейн зөвлөл 1946 онд байгуулагдсан бөгөөд 138 орны 45,413 гишүүн 118 үндэсний хороотоогоор үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улс олон улсын музейн зөвлөлд 2003 онд элсэн оржээ. 1977 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн дэлхийд дахина олон улсын музейн өдрийг уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг юм а. Энэ жилийн музей өдрийг музей боловсрол судалгааны төлөө гэсэн уриандор дэлхийд дахина тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Монгол цэргийн музейгээс цэргийн түүхийн тэргүүлэх музейн хувьд зорилтод бүлгээр төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагын музейн ажилтан алба хаагчдын хамтын ажиллагааг өргөжүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. За музей боловсрал судалгааны төлөө гэсэн урааныхаа хүрээнд энэ жил бид одоо арай өөр хэлбэрээр тийм ээ canvas art гэдэг урлагийн одоо мэдрэмж олгох одоо тэндээ музейн үзмэртэй тулгуурлан энэ canvas art гэдэг ивент арга хэмжээг бол нэгдүгээр нь зохион байгуулж байна. Мөн сүүлийн жилүүдэд болон энэ жилийн хувьд бас Монгол цэргийн музейгээс гаргасан судалгааны бүтээлүүдээ биетээр танилцуулах болон сошиал орчинд одоо танилцуулахаар бэлтгэлээ. За өнөөдрийн хувьд бол ийм арга хэмжээ болж байна. Тэгээд маргааш 5 дугаар сарын 17 оны өдрөөр нь олон улсын музейн өдрийн нэгдсэн арга хэмжээ Чожин ламын сүм музейд болоо зохион байгуулагдана. Энд бүх музейнууд маань өөрсдийн судалгааны ажил боловсролын хөтөлбөрөөр очиж бүр Улаанбаатар хотын иргэдтэй Улаанбаатар хотын төрийн өмчийн бүх музейнууд болон хувийн музейнууд тэнд хамтар зохион байгуулахаар бэлтгэж байна. Онцгой байдлын музей, онцгой байдлын албаны музей маань Монгол цэргийн холбоо болон Монгол цэргийн музейтэй хамтран жил болгон цэргийн баяруудаар цэргийн андууд арга хэмжээнд бол бид бол байнга хамтардаг. Мөн дээрээс нь
Тэгээ судалгаа арга зүй тал дээр бол Монгол цэргийн музейгээс бид бол хамтын ажиллагаагаа арга зүйн зөвлөгөөг бид бол байнга авдаг байгаа. За өнөөдрийн Монгол улсад музейн салбар үүсч өгснээр 100 жилийн ойг тохиолдуулан Монгол цэргийн музей төрийн цэргийн байгууллагууд болон хувь сахиулах газрын байгууллагуудын музейн эрхлэгчнийг цуглуулж арга хэмжээ зохион байгуулж бол маш их баяртай байна. За музей эрхлэгчнэр бүгд бол нэг дор ингэ цуглах боломж бол ерөнхийдөө байдаггүй. За хамгийн олдож байгаа жилдээ 2 боломж нь музейн өдөрлгүүд, музейн баяр, за мөн дээрээс нь Монгол цэргийн амдууд өдөрлгөөр музей эрхлэгчнэр нэг цугладаг байхгүй. Өнөөдрийн арга хэмжээг бол ингэж музей эрхлэгчнийг цуглуулж арга зүйн тал дээр ингэ зөвлөгөө өгч чадвар баярлж байна. Монгол цэргийн музейгээс жил бүр музейчид цэргийн албанд танин мэдхүйн аяллыг зохион байгуулдаг үлээ. Энэ жил Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон хувийн музейн алба хаагчидтай хамтран 5 дугаар сарын 24-ний өдөр Сонсголон цэргийн хүрээний зэвсэг түвшний ангиудад танин мэдхүйн аяллыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Зэвсэг түвшний жанжин штабын даргын 2024 оны А дороб 287 дугаар тушаалын дагуу зэвсэг түвшний удирдлагын байгууллага нэгтгэл анги салбарууд зэвсэг түвшний ангиудын харьяа мод үржүүлэг агро экологийн сургалтын төв олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгүүд болон тус тусын байрлалд мод тарих удирдлагыг зохион байгууллаа. Тухайлбал зэвсэг түвшний жанжин штаб, зэвсэг түвшний хуурай замын цэргийн командлын бие бүрэлдэхүүн, зэвсэг түвшний 326 дугаар ангийн харьяа мод үржүүлэг агро экологийн сургалтын төвд, зэвсэг түвшний агарын цэрэг, тусгай хүчний цэрэг, кибер аюулгүй байдлын цэргийн командл болон барилга инженерийн цэргийн удирдах газрын бие бүрэлдэхүүн, хужир буланд байрлах олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд уг удирдлагыг зохион байгууллаа. Одоо энд явагдаж байгаа төслийн талаар ярих юм бол манай Тэрбум мод гэсэн хүрээнд доор ажиллаж энэ цэцэрлэгийг байгуулсан. Би болохоор өөрөө энэ даалан байлцаад гар хувь нэмрээ оруулж байсан. Тэгээд эцсийн дунд ингээд нуур нь их гоё үзэсгэлэнтэй юм том болоод ирэнгүүт үнэхээр бахархмаар сэтгэл баярлмаар тиймэрхүү өдөр байна. Монгол улсын ерөнхий командлагч Ухнагийн хөрөс өх нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 2021 оны 76 дугаар чуулганд оролцох үедээ нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээс хүндрэлтний өмнө Монгол улс тэр бумаар тоологдох модыг 2040 хугацаанд харин гэдгээ амлаж тэр бум үндэсний хөдөлгөөнийг улс орон даяар өрнөөсэй. Манай улсын ихэнх нутаг газрын доройтолд орж цөлжил эрчимтэй явагдаж байгаа энэ үед экологийн эрүүл аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт газрын доройтлыг бууруулах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь өнөөдөр байгууллага эргэн бүрийн үүрэг болоод байгаа юм. Уг удирдлагын хүрээнд зэвсэг түвшний удирдлагын байгууллага, нэгтгэл, анги салбарууд өнөөдөр агч, улиас, хайлаас, гацуур, шарахваас, бургас, хус, буйлс, голт бор зэрэг 9 төрлийн нийт 18054 ширхэг модыг тарилаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хангамж аюулгүй байдал эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Цэргийн нэгдсэн холбоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яам хамтран хаврын тариалалт 2024 сургалт арга хэмжээг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний зорилго нь төрийн цэргийн болон хувь сахиулах байгууллагуудаас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад ажилтнуудын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, тэдний өрхийн хэрэгцээг нь хангах боломжийг бүрдүүлж байгаа юм а. Сургалтад хамрагдсан 50 гаруй ахмадуудад 9 төрлийн хүнсний ногооны өрийг өгсөн юм. Дөрөвт удаага зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээнд нийтдээ 200 гаруй ахмадууд хамрагдаж 280 өрх өөрийн хэрэгцээд хүнсний ногоогоо тариалж өрхийн хэрэгцээгээ хангажээ. Тухайлбал өнгөрсөн намрын ургац хураалтаар 50 ахмадууд 10 төрлийн хүнсний ногоо хуран авчээ. Эх орны төлөө нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүгддээ баярлалаа. Ирэх 7 хоногийн дугаараар эргэн уулзъя. Баяртай үзэгчтэй.